За галзуу анимашн сувагтаан тавтай морил хэдүүлээ. Arcane гэх энэ галзуу анимашна үргэлжлүүлцгээе. Тэгэхэр мөн энэ галзуу анимашныг чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт мах Impex хувьцаат компанитай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань лайкаар бөмбөгдөд өгөөрэй. Ингээд олон таван юм ярилгүйгээр шууд энэ галзуу цувралан хэдүүлээ үргэлжлүүлээд дуусгацгаая. 6 дугаар анги. Хан хэрэмнүүд нуран унахын цагт. Олон жилийн өмнө Виктор хүү бусад хүүхдүүдээс зайдуухан өөрийн бүтээсэн механик заваараа тоглож байж. Ингээд заваа дагаж явсаар Виктор юун мэддэхгүй нэг цагаан амтан болон үл таних нэгэн хүнтэй таарчээ. Тэр хүн амтнаа мутац гэж тайлбарлаад энэ маань үхэж байгаа юм. Би үүний амийг аврах гэж оролдож байна гэж Викторт хэлжээ. Тэр амтныг өрөвдсөн Виктор хүү тэрэнд туслах санал тавьж. Тэр хүнч зөвшөөрч ингээд хоёулаа хамтдаа ганцаардах боллоо гэж хэлсэн байна. Өөхөх өдрөө хүлээж буй Виктор Хексийн цөм дээр тасралтгүй ажилласаар байлаа. Тэрээр Хексийн цөм цусыг нь шингээж авсныг олж мэджээ. Тиймээс тэрэнд нэг санаа төрсөн байна. Тэр Джейст Хексийн цөм органик материалд хариу үйлдэл үзүүлсэн болохыг хэлж, гэвч Хексийн цөмийн хүчээр ургасан ургамал эргээд маш хурдан үхээд байгааг учирлжээ. Үүнтэй зэрэгцсэн өвчнөө эмчлэх гэсэн Викторийн найдвар аажмаар бөхөж байлаа. Гэвч Джейс найзыг аврахаар сэтгэл шулуудаж хамтдаа энэ асуудлыг заавал шийднэ гэж хэлнэ. Тэд энэ асуудлыг шийдэхэд Хеймердингерээс туслалцаа хүссэн боловч тэдний хийсэн туршилтуудыг хараад Хеймердингер ихэд зочирджээ. Учир нь Хексийн цөм органик биеттэй харилцаж хувирч өөрчлөгдөж байгааг харсан Хеймердингер хуучны түүхийг эргэн санаж та нар үүнийг яаралтай устгах хэрэгтэй. Ганцхан үрээс сулж бүхэл бүтэн улс үндэстэн мөхөхийг би харж байсан. Харин тэр үрнэ яг ингэж харагдаж байсан гэж тэр хоолой чичрүүлэн байж хэлдэг. Силкогийн хамгаалагчдын ихэнх нь нэг охиныг хайхаар явцгаасан болохыг олж мэдээд Jinx ихэд гайхна. Тэгээд тэр Силкогийн хүмүүс хэнийг хайхаар явсныг Севикагаас асуухад цаадхан ч нууж хаалгүй чиний эгчийг эгч чинь эргээд ирсэн. Одоо чамайг хайж байгаа гэж хэлдэг. Маркус гэртээ ирээд Силко гэрт нь ирчихсэн охинтой тоглож байгааг хараад ихэд цочирддаг. Харин Силко тэрэнд Вай болон тэрнтэй хамт яваа хууль сахиулагчийг яаралтай хяналтанд авахыг Маркуст анхааруулна. Маркус өөрийгөө өмөрч Кейтлинийг жинхэнэ хууль сахиулагч биш гэж тайлбарласан ч эцэст нь тэрнийг хяналтанд авахыг амладаг. Газар дор хотод Вай Кейтлинийг дагуулan шаргацсан хүмүүст тус болдог нэгэн газар тэрнэ. Тэнд Гэлба бодисоос болоод мутацид орсон хүмүүс толгой хорогддог ажээ. Кейтлин Гэлбагаар им хийдэг эмэгтэйг тэндээс олж Вайд туслахын тулд буугаараа имийг сольж авдаг. Энэ үеэр Маркус Джейс дээр ирж Силкогийн өөрт нь өгсөн гар бөмбөгийг өгөөд галт гэрэлнүүдийн ашигласан зэвсэг гэж тайлбарладаг. Джейс ч Маркусыг хараа хяналтаа чангадгаж дараагийн халдлагуудаас урьдчилан сэргийлэхийн тулд гүүрээр нэвтэрч буй хүмүүсийг бүгдийг наривчлан шалгахыг тушаа. Дараа нь зөвлөлийн үеэр Джейс Хеймердингерийг идэвхгүй байна гэж буруутгадаг. Газар дор хотод Гэлба газар авч Пилтавер хот дайралтад өртөөд байхад Хеймердингер хариу арга хэмжээ авахын оронд зөвхөн юу хийж болохгүй вэ гэдгийг л чухалчилж байна. Харамсалтай нь бид хотынхон хайрт үүсгэн байгуулагч тэтгэвртэн гаргах цаг нэгэнт болсон бололтой гэж эрс шийдэмгийг хэлдэг. Зөвлөлч Джейсийн саналыг дэмжиж Хеймердингерийг хотын зөвлөлөөс чөлөөлнө. Вайг ухаан орох үед бие нь хамаагүй дээрдэжээ. Тэр байшингийн ханан дээр Вай нэр бичээтэй байгааг харсан Кейтлин үүнийг Вайн хуучин гэр болохыг ухаарна. Бас тэнд Паудер гэсэн нэр бичээстэй байлаа. Паудер гэж хэн болохыг Кейтлин асуухад миний дүү гэж Вай хариулна. Би тэрнийг нас барсан гэж бодсон ч үгүй байж. Гэж Вайг хэлэхэд дүүгээ амьд байсныг яагаад өмнө нь мдээгүй юм бэ? Та хоёрт эцэг их байхгүй гэж юу? Гэж Кейтлин гайхан асууна. Шоронгийн ханны цаанаас хүмүүсийн талаар мэдээлэл авахд хэцүү шүү дээ. Гэж Вай хариулаад харин эцэг эхийг маань хууль сахиулагчид алжчихсан юм гэж хариулдаг. Тэдний байгаа байшингийн гадаа Силко тэднийг хүлээж байдаг. Тэднийг олоход Силко дамархан байлаа. Учир нь тэр тентхийн хүмүүсийг Гэлбагаар наймаалцаж мэдээлэл олж авдаг байж. Гэвч Кейтлин Вай хоёр хамтарч Силкод баригдалгүй зугтаж чадна. Энэ үеэр Jinx Вайн өөрт нь өгч байсан дохионы бууг бариад зогсож байлаа. Чи хаанч байсан? Үүгээр дохио өгөхөд би чамайг олоод очих болно гэж Вай хэлж байсныг тэр санджээ. Ийхүү Jinx-ийг зориг гарган дохио өгөхөд тэрний ард нас барсан найзууд нь зогсож байгааг харагдана. Вай тэр дохиог алсаас гарч дүүгээ тэнд байгааг ойлгожээ. Харин хууль сахиулагчид Джейсийн тушаалаар Пилтавер руу хүрэх гүрийг хамгаалалтандаа авч байлаа.
Олон жилийн өмнө Виктор хүү санамсаргүй танилцсан хүнийхээ гэрт очиод гайхаж цочирдмоор зүйлийг харжээ. Нөгөө юун мэдэгдэхгүй амьтанд янз бүрийн утас залгасан байлаа. Тэр амьтан мутацид орж өөрчлөгдөж байсан ч амьд хിവэрэ байдаг. Нөгөө хүн айж сандарсан Викторыг харж чамайг энэ бүхнийг ойлгоно гэж бодож байна. Мутац амьд гарах ёстой гэж хэлжээ. Айж цочирдсан Виктор тэндээс гүйн одно. Өнөө үе Виктор нөгөө хүний гэрт дахин очиход нөгөө амьтан амьд хിവэрэл байдаг. Гэхдээ тэр одоо гэлбагаар ажилдаг төхөөрөмж дотор хөвж байна. Би одоо л ойлгож байна гэж Виктор тэр хүнд хэлдэг. Төв байранда ирсэн Силко Севикаг таазнаас нь өлгсөн байхыг олно. Жинкс Севикагийн бие дээр худалч гэж бичсэн байлаа. Игчийг нь амьд гэдгийг өөрөөс нь энэ олон жилийн туршид нууж ирсэн Силког буруутгасан нь энэ байдаг. Энэ үеэр Вай дохиог дагаж явсаар дүүгээ олж уулзна. Тэд уйлалтан тэврэлдэх үед Кейтлэн тэдэн дээр ирдэг. Хууль сахиулагчийг хараад цочирдсан Жинкс мууга бэлэн барихад Вай тэрэнд Кейтлэнд итгэж болно гэж тайлбарлахыг оролдоно. Гэвч цочролд орсон Жинкс толгой доторх дуу хоолойнуудтайгаа маргалдаж эцэст нь ухаан жолоогүй буудаж эхэлдэг. Энэ үеэр галт гэрлүүд тэнд хурж ирнэ. Жинксийг тэдэнтэй тулдаж байх зур газар унсан Хексийн чулууг Вай олж авдаг. Гэвч түүнийг босох үед галт гэрлүүдийн нэг тэрнийг цохиж ухаан алдуулж орхино. Тэд Вайг алах гэж байтал толгойлогч нь зогсоож тэднийг олзолж авч явахыг тушаадаг. Ингээд галт гэрлүүдийг явж удахад Паутер ганцаархнаа үлдэж хоцордог. 7 дугаар анги аврагч хүү. Тэд Вайг өөр нэгэн өрөөнд аваачаад галт гэрлнүүдийн нэг нь маск авна. Гэтэл тэр хүн Эко болохыг Вай шууд таньдаг. Бензогийн дэлгүүрт ажилладаг байсан Эко хүү том залуу болсон байлаа. Тэр Вайг Силкогийн төлөө ажилладаг эсхийг байцааж эхлэхэд үүнд нь ууралсан Вай Экото маргалдаж эхэлдэг. Ийхүү маргаж байхдаа Вай өөрийг нь гавлсан гавыг тайлж байжээ. Ингээд Вай чөлөөтэй болсон ч тэндээс зогтох гэж оролдохын оронд Эког тэрж авдаг. Экоч нулимсаа барьж дийлэлгүй Вайг хариу тэрнэ. Энэ үеэр Виктор хуучны танилдаа Хексийн цөмтэй холбоотой асуудлаа хуваалцан ярилцаж байлаа. Учир нь Хексийн цөмтэй холбогдсон амьд бийт бүхэн ялзарч өгөж байдаг. Харин нөгөө хүн үүнийг сонсоод Викторт бидний мөн чанар өөрчлөгдөх дургүй байдаг юм. Гэхдээ бидний аз болоход бидэнд мөн чанараа өөрчлөх чадвар бий гэж хэлээд гартаа жижиг хуруу шилтэй гэлба барьж биднийг ямар ч аимшигтай шилжилтийг тэсэж гаргахад энэ зүйл тусалж чадна гэж хэлнэ. Харин Джейс маш бухимдалтай байлаа. Тэр Хэмер Дингрээс урвсанд өөрийгөө үзен ядаж байснаас гадна Викторийн амийг аврахыг маш ихээр хүсэж байдаг. Гэсэн ч тэр одоо Викторыг хаана байгааг огт мэдэхгүй. Тэр бүхэл Кейтлэнийг хаана байгааг ч Джейс мэдэхгүй байлаа. Галт гэрэлнүүдийн төв байр Эко Вайд эргэн тойрноо танилцуулж Вандрыг нас барсны дараа Силко хэрхэн газар доорх хотыг гэлбагаар дүүргэсэн болохыг Вайд ярьж өгчээ. Тийхүү хүмүүсийн тал нь гэлбаанд дондсон бол үлдсэн нь гэлба хэрэглэгчдийн хохирогч болж. Үүний улмаас Эко хэсэг нөхдийн хамт аюулгүй амьдарчулах газрыг бий болгохыг зоржээ. Филтавер хот руу орох гүүрийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн учраас Филтавер хотын гадна эмх замраагүй байдал үүсэх болжээ. Газар доорх хотын удирдагчид цуглан Силкотой уулзаж тэрнийг нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ямар нэгэн алхам хийхийг шахаж эхэлжээ. Гэвч Силко тэднийг хорт утаагаар удаж Силког тэднийг газар дээрх хотын агаараар амьсгалуулахаас өмнө газар доорх хот ямар агаараар амьсгалдаг байсныг нь сануулдаг. Тэгээд Силко тэдэнд хортхийн баг өгөхөд газар доорх хотын удирдагчдын нэг Фин хортхийн багийг өмсөхөөс татгалзсан ч удалгүй агааргүйдэж ухаан алдаж унана. Силко өрөөндөө эргэж ирэхэд Жинкс гинэт гарч ирээд Вай иргэн ирснийг яагаад өөрөөс нь уух гэж оролдсныг асуудаг. Силко тэрнийг хамгаалахын тулд Вайг иргэн ирснийг нуусан гэдгийг хэлнэ. Эко Кейтлэнийг сулалсан ч дудалгүй хууль сахиулагчдаас болж маргалдаж эхэлжээ. Харин хууль сахиулагчид болон галт гэрэлнүүдийн хоорондын зөрчилдөөн ердөө үл ойлголцол гэдгийг Кейтлэн тайлбарлах гэж оролдож байлаа. Учир нь хууль сахиулагчид галт гэрэлнүүдийг Силкогийн төлөө ажилдаг гэж бодож байдаг. Үүнийг мэдсэн Эко хариуд нь хууль сахиулагчид Силкогийн талд ажилдаг хэмээн буруутгана. Ийхүү маргах зур Эко тэдэнд Хексийн чулууг харуулдаг. Үүнийг чи надад өгөх хэрэгтэй байна гэж Кейтлэн хэлэхэд энэ юу юм бэ гэж Вай гайхна. Энэ бол Хексийн чулуу гэж Кейтлэн хэлээд дүүгийн чинь үлдсэн халдлагын үеэр алдагдсан зүйл. Үүнийг ашиглаж хэн нэгэн маш хүчтэй Хексийн зэвсэг хийхээр төлөвлөж байх боломжтой гэж тайлбарладаг. Тиймээс Кейтлэн Экогоос тусламж гуйж хэрвээ хууль сахиулагчдыг ялдарсан гэж үзэж байгаа бол тэдэнд биш. Харин хотын зөвлөлийн гишүүн найзуулах Джейст нь шууд аваачиж өгч болно шүү дээ гэж ядгажээ. Ингээд хэсэг бодсны эцэст Эко зөвшөөрнө. Энэ үеэр Джейс Виктор хоёр мэйлтэй уулзаж байлаа. Тэд Маркусын тэдэнд өгсөн газар доорх хотынхны зэвсгийг шалгаж үзэж байдаг. Газар доорх хотынхан Хексийн чулууг хэрхэн ашиглахыг олж мэдсэн тохиолдолд
Тэднийг эсэргүүцэх чадвартай байхын тулд Пилтавр хотынхан яаралтай Хекстегт тулгуурласан зэвсэг хийх шаардлагатай боллоо гэж мэйл зүтгэдэг. Виктор энэ санааг эрс эсэргүүцсэн бол Джейс яахаа мэдэхгүй тэнэгэлзэж байлаа. Тэр өрөө нь Виктор өөрийгөө гэлбаагаар тарьж Хексийн цөмдөр хийх туршилтаа эхлүүлдэг. Пилтавр хот руу орох гүүрэн дээр Y, Эко, Кейтлин 3, Маркус болон тэрний цэргүүдтэй халз тулгарна. Кейтлин тэдэнд үнэмлэхээ үзүүлж Пилтавр хотын нөлөө бүхий хүмүүс Силкотой хувилцсан тухай баримтыг олсон гэдгээ хэлдэг. Үүнийг сонссон Маркус тэр мэдээллийг задруулахгүй тулд Эког буудаж дараа нь Кейтлинийг буудахаар завдна. Энэ бүхнийг алсаас ажиглаж байсан Жинкс гэрэлт цох мэтээр өнгөлөн далдалсан тесрэх бөмбөгнүүдийг илгээж гүүрэн дээр дэлбэлдэг. Аз болоход Эко сум нэвтрүүлдэггүй хантаацтай байсан учраас эсэм мэнд үлдэж чаджээ. Кейтлин ч мөн дэлбэрэлтээс амьд гарч чадсан байна. Харин Маркус дэлбэрэлтийн улмаас амиа алджээ. Дэлбэрэлтийн дараа Y Кейтлинийг өндийн босготод тусалж түшин явж байгааг нь харсан Жинксийн уур гинэд хүрч тэдэн лүү гал нээж эхэлнэ. Гэвч тэдний аз болоход Эко Жинкс руу давталж Y Кейтлин хоёрт Хексийн чулуугаа аваад хот руу зогтох боломжийг олгоно. Эко Жинксийг зүйл дуусгах шахсан ч багада найзалдаг байсан Паудер нь мөн болохыг таниад зог тусна. Гэвч тэрнийг хийхүү сатарах зур Паудер гар бөмбөгөө тэнцэлж орхино. 8 дугаар анги тос ба ус. Олон жилийн өмнө ээж нь балчир охин Мэлийг ирээдүйд сайн удирдагч болж чадах эсхийн шалгахаар тэрний өмнө өөр нэгэн охиныг авчирсан байлаа. Тэр охин Мэлийн гэр бүлийг түлхэн унагсан гэр бүлийн гишүүн байж үүнийг яавал зохилтой байв гэж ээж нь Мэлээс асуухад Мэл энэ охин бидэнд асуудал тарихгүй. Тиймээс эд хөрөнгийг хураагаад алс холын орон руу цөлүүл таарна гэж хариулсан байна. Гэвч ихэн түүнтэй санал нийлсэнгүй. Өмнөх удирдагчдын гэр бүлийн төлөөлөл учраас үүнийг заавал устгах ёстой. Эстэгвэс ирээдүйд бид мянган хүнийг алах ёстой болно гэж хэлээд тэр охиныхоо нүдэн дээр нөгөө охиныг цаазалж орхидог. Одоо цаг Мэл хард орсон зүуднээсээ цочин сэрнэ. Гүүрэн дээрх дэлбэрэлтийн дараа Силког ирэхэд Жинкс гартаа Хексийн чулууг атгасан хിവэрэ ухаан алдсан байлаа. Кейтлин Y2 Хексийн чулууг хийсэн гэж бодож байсан сав нь хоосон байгааг мэдээд ихэд гайхацгаана. Өглөөрт гүүрэн дээр ирсэн Джейс Мэйл 2 тэнд амиа алдсан хууль сахиулагчдыг хараад ихэд цочирддаг. Мэйлийн уур хилэн буцалсан бол Маркус болон бусад хууль сахиулагчдын цогцсыг хараад цочролд орсон Джейс бие барьж чадлагүй бөөлжнө. Энэ зур Кейтлин Y гэртээ аваачсан байна. Ингээд Кейтлин өөрийн олж мэдсэн авилгал хэл хавхуулын талаар эцэг ихтэй бүхнийг ярихад их нь энэ бүхнийг хотын зөвлөлд дуулгах нь зүйтэй гэж шийджээ. Энэ үеэр газар доорх хотод Силко өглөө чаргдсан Жинксийг тэрсээр Викторийн өмнө нь очисон нөгөө эрдэмтэн дээр явж очино. Гэлбаагаар янз бүрийн туршилт хийдэг тэр хүн чаргдсан Жинксийг аврах эдсийн найдвар байлаа. Харин сүүлчийн тусал уушийн газарт Фин Сивиката ярилцаж байлаа. Тэрээр газар доорх хотод эмх замраагүй байдал газар авсаар байхад Силко Жинксийг анхаарад завгүй байгаа талаар учирлж байдаг. Өөрөөр хэлбэл Силкод эргэлзэх болсон хүн нь Севика ганцаараа биш гэдгийг ойлгуулна. Гэтэл дайны хажуугаар дажин гихчээр яг энэ үеэр Пилтавр хотод Мэйлийн ээж иржээ. Тэрээр 10 жилийн өмнө Мэйлийг хитрхи сул дорой байна хэмээн үзэж Ноксос улсаасаа цөлсөн байж. Гэвч энэ удаад тэр тусгай мэдээ хүрэхээр өөрийн биеэр ирсэн байлаа. Мэйлийн ах нэгэн хүнтэй дайсагнаснаас болж амиа алдсан байж. Бас Пилтавр хотын доорх газар доорх хотод нөхцөл байдал хурдцтай өөрчлөгдөж Пилтавр хот дайнд татагдан орхон цаг хугацааны асуудал болсон гэж тэр үзэж байдаг. Тиймээс нэгзэгтэй үед тэрээр Мэйлийг өдөртөн чиглүүлж Джейс Талисын зохион бүтээсэн Хекстекийг зэвсэг бүтээхэд ашиглах зорилготой байгаагаа хэлнэ. Кейтлиний гэр. Тэд өөрсдийн асуудлыг хотын зөвлөлд яралтай танилцуулах болсон тухайга Кейтлин Y-д дуулгажээ. Y хариуд нь дүү охин Паудрыг орхиж явсан тухайга болон үүнээс болж өөрийгөө үргэлж буруудгаж явдаг тухайга ярьдаг. Кейтлин Y-ийн тэр бүх яриаг сонсож тэрнийг тайтгаруулах гэж хичээнэ. Энэ үеэр газар доорх хотод Паудрын ямиг аврах аимшигтай ажиллагаа явагдаж байлаа. Хэмэр тэнгэр хотын гудамжаар тэнүүчлэн хотын бодит байдлыг ажиглаж явахдаа хүн чаргдсан Экотод таардаг. Джейс Мэйлийн их хатагтай Мадардатай уулзах үед тэр Джейсийг шахамдуулж хэрв газар доорх хотын аюул занлыг нухацтай авч үзэн Хекстекийг зэвсэг хийхэд ажиглаж эхлэхгүй бол эцэст нь өөрөө ч амиа алдаа дуусаж болно шүү гэдгийг анхааруулна. Бачимдсан Джейс тэр оройдоо болсон хотын зөвлөлийн уулзалтын үеэр яаралтай алхам хийх шаардлагатай байгааг бусдад онцолж хэлнэ. Гэтэл яг энэ үеэр Кейтлин Y2 зөвлөлийн өмнө ирж өөрсдийн асуудлаа танилцуулжээ. Кейтлин газар доорх хотод хүмүүс өлсгөлөнд автаж, өвдөж доройдон, гэлба хэмээх бодис газар авч байгаа тухай болон Силко гихчээр удирдуулсан гэмт хэргийн бүлэглэлүүдийн толгойлогчд хотыг бүхэлд нь хяналттай авсан тухай танилцуулна. Силко яг юу гэсэд байгаа тухай Джейсийг асуухад
газар доорх хотыг бие даасан тусгаар улс болгохыг хүсэж байгаа гэдгийг хэлнэ. Тэд Хекстекийг ашиглаж хүчирхэг зэвсэг хийж, үүгээрээ газар доорх хот руу дайран орж, тэндээс Хексийн чулууг хүчээр булан авч болно гэж үзэж байгаагаа Джейси хэлэхэд Мэл тэрнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, эхлээд дипломат яриа хэлэлцээрийн шугамар асуудлыг шийдэхийг эрмэлзэх ёстой. Дайн бол хамгийн сүүлчийн сонголт гэж хэлдэг. Тэдний энэ бүх яриа Вайн дургу хүргэсэн учраас Вай урагш гараад Силкотой хэв зүгээр ярилцах боломжгүй. Тэр та нарыг бүгдийг чинь үзэн яддаг. Тэр хизээж зорилгоосоо ухрахгүй гэж хэлнэ. Зөвлөлийн дэгийг эвдсэн Вайг зөвлөлийн хурлын танхимаас яаралтай хөөж гаргахыг зөвлөлийн гишүүд шаардсан ч ууралж бухимдсан Вай тэндээс өөрөө гараад явна. Кейтлэн Вайн хойноос очиход Вай тэрэнд ингэж оролдоод юунд ч хүрэхгүй гэдгийг хэлж, яг л тос усаараа ялгарч байгаа юм шиг Пилтавр болон газар доорх хот хизээч эвлэлд нь нэгдэхгүй гэж хэлдэг. Тэгвэл мэдж адилхан гэж юу? Хэмээн Кейтлэнийг асуухад адилхан тос ус хоёр гэж Вай хариулна. Энэ үеэр Виктор Хекстек болон Гэлбаг хослуулан эмчилсэн биеэ туршиж үзэж байлаа. Тэр тайга хаяад анх удаага гүйж чадна. Ингээд тэр Хексийн цөм дээрээ үргэлжлүүлээд ажиллаж эхэлдэг. Викторын хамтран зүтгэгч Янг Викторт олж мэдсэн зүйлээ хэлэхээр сандрангуй ирж явлаа. Ингээд Янг лабораторид ирэхэд Виктор Хексийн цөм рүү сорогдож байгааг олж харна. Тэрээр яаран ирж Виктор туслах гэж оролдсон ч Хексийн цөмийн цохилтод өртөн задралд орж орхидог. Цөмийн реакц намжихад Виктор Скай хэмээн нэрээр нь дуудсан ч тэрний багаасаа таньдаг сайн найзаас нь ердөө үнсэл үлдсэн байлаа. Гэтэл энэ үеэр Хексийн цөм баг багаар зүрхний цохилчиг цохилж эхэлнэ. Энэ үеэр YJS руу очиж зөвлөлийн оролцоогүйгээр Силкогийн асуудлыг шийдэх боломж байгаа талаар зөвлөдөг. Силкогийн үйл ажиллагаа бүхэлдээ Гэлба хэмээх бодисоос хамаардаг учраас тэр бодисыг үйлдвэрлэдэг үйлдвэрт нь цохилт өгвөл тус бодисын нийлүүлэлт зогсож Силко хүнд байдалд орох болно гэж Y зөвлөсөнд Джейс ч тэрнтэй санал нийлнэ. Ингээд тэд хууль сахиулагчдын тусламжтайгаар Силкогийн мэдлэлд байдаг Гэлба үйлдвэрлэгч төв рүү давталдаг. Ширүүн тулаан болж хоёр талаас адилхан хохирол амссан ч эцэст нь Хекстекийн тусламжтайгаар Джейс Y2 ялалт байгуулж чадна. Гэвч тэдний ялалт тэдэнд баяр хөөргийг авчирсангүй. Учир нь Джейс тулааны үеэр Силкогийн ажилчдыг нэгүүлэх бяцхан хүүг хөнөөсөн байлаа. Гэтэл тэр үйлдвэрт дандаа хүүхдүүдийг албадан ажилуулдаг байсныг дараа нь тэд ойлгож мэддэг. Энэ үеэр гэртээ үлдсэн Кейтлэн усанд ороод гарч ирэхдээ Жинксийн үлдээсэн танил зургийг олж хардаг. 9-р анги. Чиний бүтээсэн мангас. Үйлдвэрт болсон ширүүн тулааны дараа Джейс тэндээс буцаж явахаар шийдэжээ. Би цаашид энэ бүхэнд оролцож чадахгүй гэж тэрнийг хэлэхэд Вай чи үргэлж энэ бүхний нэг хэсэг байсаар ирсэн. Учир нь чи энэ бүхнийг бий болгосон системийн нэг хэсэг. Харин чи зүгээр л үнэнтэй анх удаага нүрд тулсан чинь энэ гэж тайлбарладаг. Гэвч Джейс тэрний үгийг үл тоон явж одоход Вай тулаанаа үргэлжлүүлэхээр ганцаараа үлддэг. Энэ үеэр үйлдвэрт болсон тулаанаас болж ихэд бухимдсан Севика болон газар доорх хотын удирдагчид Силкот сэтгэл дундуур байгаа тухайга ярилцаж байлаа. Учир нь Пилтавр хотынхныг өдөн хатгаж энэ бүхний эхлэлийг тавьсан Жинксийг хаацалсаар байгаад нь тэд Силкот дургуутж байдаг. Тэдний дундаас үйлдвэр дээрх тулааны үеэр хүүгээ алдсан Ренни бүрчил ууртай байлаа. Пилтавр хот Джейсийг түрэмгийн үйлдэл рүү хатгасан ихтэйгээ мэйл муудалцаж Пилтавр хотоос яаралтай явахыг шаарддаг. Энэ үеэр ихэн түүнд үнэн учраа хэлнэ. Мэйлийн ахыг хөнөөсөн хүн өшөөгөө авч дуусаагүй гэж үзснээс гадна тэр өөрсдөөс нь хавьгүй илүү хүчтэй учраас энд нуугдахаас өөр аргагүй болсон тухайга тайлбарлажээ. Тэр хүнийг ялах цорын ганц арга зам бол Хекстек тулгуурласан зэвсэг гэж үзэж байгаагаа ч мөн тэр хэлдэг. Тиймээс Пилтаврыг газар доорх хоттой дайсагнуулж дайныг өрдөж чадвал Пилтавр хотынхан Хекстек тулгуурласан зэвсэг бүтээхээс өөр аргагүй болж харин түүнийг нь өөрсдийн гарт оруулах боломж бий болно гэж үзэж байгаагаа ихэн мэйлд тайлбарлажээ. Дайныг эхлүүлэх хэрэгтэй байна. Тэгээд чи гэртээ эргэж ир. Миний дэргэд бай. Тэр бол чиний байх ёстой газар. Гэж тэр мэйлийг аргадаж хэлнэ. Лаборатори дотор Виктор Хексийн цөмийг устгах гэж оролдсон ч оролдлого нь бүтлгүйдэн. Хексийн цөм зүрхний цохилт мэт цохилж байснаа цахилгаан долгион цацруулахад Виктор ухаан алдан унжээ. Ингээд сэтгэлээр унсан Виктор ус залуулах сувгийн орой дээрээс Скайын чандрыг цацаад араас нь өөрөө өсрөх гэж бэлдэж байтал Джейс тэрнийг зогсоодог. Чамд саад улаагүй биз гэж Джейсийг асуухад Виктор Джейст үннээ хэлж Хексийн цөмийг заавал устгах хэрэгтэй байгааг учирлаад агуу үйлсийн төлөө зүтгэж явахдаа бид зөв сайныг үйлдэхээ мартжээ. Тиймээс бид тэр бүх алдаага одоо засах ёстой гэж Виктор хэлдэг. Газар доорх хотод Севика, Фин, Ренни 3 Силкодор иржээ. Тэд хамтдаа Силког хөнөөх гэж ирсэн гэж Фин, Ренни 2 бодсон ч үнэн хэрэгтээ Севика, Силкод үнэн ч хിവэрэ байж. Тиймээс Севика Силког биш харин Финийг хөнөөдөг. Харин Силко Реннид
Энэ уруултын чинь төлөө би хүүгийн чинь амийг авах байсан ч энэ тал дээр нөхцөл байдал миний төлөвлснөөс төрүүлээд явчихсан бололтой гэж хэлээд тэрнийг тавьж явуулна. Ингээд Силко өөртөө уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Джейс Талисын захиаг нээж хардаг. Энэхүү уулзалтын үеэр Силко Джейст хэд хэдэн хүсэлтэй тулган шаардна. Үүнд газар доорх хот буюу Силкогийн нэрлснээр заан улсыг тусгаар тогтнохыг зөвшөөрөх ёстой гэсэн шаардлага багтаж байлаа. Джейс тэрний шаардлагыг зөвшөөрч байгаагаа хэлж, хариуд нь үйлдэлсэн гэмт хэргийнх нь улмаас Жинксийг өөрт нь тушаахыг Силкогоос шаардна. Уулзалтын дараа Силко хуучны найз Вандрын хөшөөний доор сууж, заан улсын төлөө охиныг нь дайсандаа өгөхөөс өөр аргагүй болсноо учирлан ярьдаг. Гэтэл хөшөөний ард Жинкс нуугдаад тэрний бүх яриаг сонсож байжээ. Силко өөрөөс нь инхүү урах гэж байгааг мэдсэн Жинкс уур хилэндээ автна. За сори манайхаа нэг төр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гяс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Мах Импекс хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах юм. Мах Импекс хувьцаат компани түүхт 80 жилийн ойгоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Мах Импекс цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Мах Импекс хувьцаат компани. Энэ үеэр Эко Хэмердингерийн тусламжтайгаар галт гэрэлнүүдийн байранд арай ядан иржээ. Харны Вая эцгийнхэн ажиллаулдаг байсан хуучны уушийн газарт иргэн ирж Севикатай нүүр тулжээ. Энэ удаа Вая Джейсийн Хекстэк технологиор бүтээсэн төмөр нударгыг өмссөн байлаа. Тэрний эцэг Вандарч мөн нэгэн цагт ийм төмөр нударгаар тулалддаг байсан. Ширүүн тулалдсны эцэст Вай бараг ялгадах төгсөн ч эцэг нь тэрэнд үзэгдэж паудерт өөрийнх нь туслалцаа хэрэгтэй гэдгийг сануулхад Вай шүд 100 дахин босч ирснээр энэ удаад Севикаг ялж чаддаг. Гэтэл тэрний ард Жинкс сэмхэн гэдэж ирсэн байлаа. Браво ихчээ гэж хэлээд Жинкс Вайг ухаан алдатлан цохиж орхино. Энэ үеэр хотын зөвлөлд Джейс өөрийн саналыг танилцуулж байлаа. Пилтаур хотынхан газар доорх хотыг захирах боломжгүй учраас тэдэнд тусгаар тогтнолыг нь зөвшөөрөх ёстой. Хариуд нь бид Силкотой инх таймнаар зэрэгцэн оршиж чадна гэж Джейсийг танилцуулахад хотын зөвлөлийнхэн тэрний энэ саналыг ихэд уурлан хүлээж авцгаана. Вайг ухаан ороход тэрнийг сандал танихулсан байлаа. Гэлба бодисоос болж мутацид орсон Жинксийн үглэг харанхуугаас сонсогдно. Вай тэрнийг орхисондоо уучлалгүйсэн ч Жинкст энэ нь хангалтгүй байлаа. Дүүн Вайг орон хоолны ширээ рүү татаж ойртуулахад тэнд Силко Кейтлин хоёрыг ч мөн сандал танихулсан байна. Бас Майлд Клегер нарыг орлуулсан чихмлүүдийг ч тэнд байрлуулсан байлаа. Тэр Вайд буу атгуулад хоёр хоосон сандлыг харуулна. Тэр хоёр сандлын нэг нь паудер, нөгөө нь Жинсийг төлөөлж байжээ. Би энэ хоёр сандлын алийг нь сонгож суух уу? Цаашид хэн байх уу гэдэг чиний сонголтоос шалтгаална гэж тэр Вайд хэлдэг. Хэрэв Вай паудерыг эргүүлэн авчрахыг хүсэж байгаа бол Кейтлинийг хөнөөж тэрэнд үнэнч гэдгээ нотлох ёстой байлаа. Вай түүний энэ тулгын шаардлагыг эсэргүүцэж бүхнийг ардаа орхиод бүхнийг шинээр эхлэе гэж гуйна. Харин ширээний нөгөө талд Силко ярианд оролцож Вайг худлаа ярьж байна гэж буруудгаад паудер нэгэнд үгүй болсныг ойлгох мөчтөл тэр чамайг орхих болно хэмээн ядгадаг. Тэр Жинксийг хизээж орхихгүй гэж амлаж чи бол миний охин. Би чамайг Пилтаврынханд хизээж өгөхгүй. Тэр бүхэл заан улсын тусгаар тогтнолыг ч чамаар солихгүй гэж тангаргалдаг. Энэ үеэр хүлээсээ мулталж амтсан Кейтлин Жинкст буу тулгахад Вай дүүгмэн битгий будаач хэмээн Кейтлинээс гуйж эхэлнэ. Жинкс ч паудертай адилхан царай гаргахад Кейтлин хэсэг зур тэнэгэлцдэг. Тэрнийг тэнэгэлзэх мөчөд гэлба бодсон хүчээр Жинкс асар хурдан хөдөлж Кейтлинийг ухаан алдатлан цохиж орхино. Вай Силко хоёр тэрнийг тайвширхыг ятгаж эхлэх үед Жинкс дотоод дуу хоолойнуудтай төөрөлдөж ухаанаа алдан солиорч эхэлнэ. Эцэст нь тэр автомат буугаа авч гал нээж Силког хөнөөж орхидог. Силко амьсгал хураахаас өмнө Жинкст хандаж би чамайг хиндэж өгөхгүй байх байсан шүү хэмээн тангаргалдаг. Тэгээд битгий уйл охин минь чи бол төгс гэж хэлээд Силко амьсгал хураадаг. Ийхүү паудер Жинкс гэсэн бичгтээ сандал дээр сууж өөрийгөө Жинкс гэдэгтээ бүрэн эвлэрнэ. Тэгээд тэр Хексийн чулууг буунда хийж хүчийг нь нэмээд алсад байгаа нэгэн байшин руу чиглүүлээд бууддаг. Тэр байшин нь Пилтаур хотын зөвлөлийн байр байлаа. Энэ үеэр хуралдаж байсан хотын зөвлөлийнхэн удтал маргалдсны эцэст
Джейсийн саналыг хүлээж авахар шийдсэн байлаа. Ингээд Мэл Медарда Джейсийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлгээд зөвлөлийн гишүүдж бөгөөд Джейсийн саналыг дэмжихээ илэрхийлэн гараа өргөцгөн. Харин хотын зөвлөлийн байрыг чиглүүлэн Jinx-ийн харавсан тесрэгсэн. Тэднийг чиглээд нисэн ирж байлаа. Өмнөх хүлэрлийн төгсгөлийн анги дээр Jinx-ийн үйлдэлсэнд хайралтын улмаас Piltover хотын зөвлөлийн нөлөө бүхий олон гишүүн амиа алджээ. Амиа алдсан зөвлөлийн гишүүдийн дунд Caitlyn ээж Cassandra байж. Jace Mel хоёр халдлагаас амьд гарч чадсан ч Victor хүнд чаргацсан байлаа. Ингээд Jace найзынхаа амийг аврахын тулд Victor-ийн эсэргүүцлийг үл хайхарч Hex-ийн цүмийг ашигладаг. Үүний хүчээр Victor амьд гарч чадсан ч тэр Юрбусын металл арьстай онцгой чадвартай болсон байна. Өөрийнх нь хүслийг үл тоож Hex-ийн цүмийг өөр дээр нь ашигласанд Victor их дуртай байлаа. Учир нь энэ технологиг ашиглах гэж оролдож байгаад хамгийн сайназ Sky-ийн аминд хүрсэндээ Victor одоо ч харамссаар. Ингээд Jace-тэй муудалцсан Victor Jace-с нүүр буруулж Piltover-с явж одно. Ингээд Piltover хотыг орхиж зоонд ирсэн Victor өөрийн Юрбусын хүчийг ашиглаж тэнд байсан Gelband донтогцдыг эдгэж эхэлдэг. Үүний үр дүнд Victor-ыг бишрэн дагагчид аажмаар бий болж эхэлнэ. Энэ зур Piltover хотын зөвлөлийн үлдсэн гишүүд ажилдаа орж, зоон хотын тусгаар тогтнолыг зөвшөөрөх гэж байсан өмнөх шийдвэрээ цуцалж, аюултай халдлага үйлдснийхэн төлөө сөрөг цохилт хийхээр төлөвлөж эхэлдэг. Хэдийгээр Jace Mel хоёр тэднийг эсэргүүцэж байсан ч энэ удаад босод гишүүдийн санал дэмжигдэнэ. Ингээд Piltover зоон хоёр хотын хооронд дайн дэгдэх нь гарцаагүй боллоо. Caitlyn хууль сахиулагчдын хамт удахгүй болох гэж байгаа дайралтад оролцохоор болж White хамт тулалдахыг санал болгосон ч White хадгалцдаг. Учир нь хууль сахиулагчид эцэг эхийг нь хэрхэн хөнөөснийг тэр одоо ч сансаар байлаа. Гэвч халдлагын улмаас амиа алдсан зөвлөлийн гишүүдэд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр зооны дайчид өөрсдөө төрүүлэн Piltover хот руу довтолдог. Хууль сахиулагчид халдлага үйлдсэн зооны дайчдыг ялж чадсан ч энэ үйл явдал Piltover хотын удирдагчдыг зоон хоттоо дайдахад улам сэтгэл шулуутахад хүргэнэ. Тэдний нэгэн адил Jace-ийн бодол санаа нэгэмсэн эргэж Jace зооны цэргүүдийг нам дарахын тулд Hex-тэгийг ашиглахаар бүрэн сэтгэл шулууддаг. Ингээд Piltover хотынхан зоон хот руу шийдвэрлэх дайралтаа хийхээр бэлтгэж эхлэх зур. Y-аас суулж сэтгэл санаа нь хоёрдсон Caitlyn цус арай баг урсгах сонголтыг хотын зөвлөлд санал болгодог. Тэрээр цөөн тооны зэрэгтэйгээр зоон хот руу нэвтэрч Jinx-ийг баривчлаад Gelband-ы хор хөнөөлөг үгүй хийж Silco-д үнэнчээр зүтгэгчдийн үлдэгдлийг дарж авахыг санал болгодог. Ингэж шатуул хоёр хотын энгийн номхон ард иргэд үе олноороо амиа алдахаас сэргийлж чадна гэдэгт тэр найдаж байлаа. Хотын зөвлөлч сүүлийн нэг удаа оролдоод үзхийг зөвшөөрч Caitlyn бага бүрдүүлэн зоон хот руу явахаар болдог. Тэрний багт Maddie, Steb, Loris болон энэ даалгаварт явахдаа тийм ч итгэлтэй биш байгаа Y багтсан байна. Энэхүү Y хууль сахиулагчдын хувцас өмсөд төрлөх хот руугаа явах боллоо. Гэвч тэдний баг зоон хот руу нэвтэрч Jinx-ийг мөрдөж эхлэх үед Caitlyn улам бүр харгас болсоор. Тэрээр газар доор хотын иргэдийн эсрэг Grey-ийг хортхийг ашиглахаас буцахгүй болсон байна. Y Caitlyn-ийг тайвшруулах гэж оролдож, өшөө авах хүсэлдээ хэд автахгүй байхыг сануулж байлаа. Энэ үеэр зоон хотод удирдлагын хямрал нүүрлжээ. Silco нас барсан учраас тэрний орыг булаахаар хотын гэмт бүлгэллүүдийн толгойлогчд болох Cross, Margot, Smith нар тэмцэлдэг болж. Silco-гийн баруунгаар байсан Sevika тэднийг өөр зураа тэмцэлдэхэ болж Piltover-ийн эсрэг хүчээ нэгтгэхийг уриалсан ч цаадуул нь үгийг нь сонсдоггүй. Үүний улмаас зоон хотод иргэний дайн дэгдэжээ. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн үе олон хүмүүс дайчин зогтож, Echo, Heimerdinger болон галт гэрэлнүүд дээр ирж толгой хорогдох болжээ. Гэвч төд удалгүй тэдний толгой хорогдож байсан газрын гол дургадаг авраг мод аажмаар өгч эхэлнэ. Яхаа мэдхэ болсон Heimerdinger, Echo хоёр Jace-с тусламж гуйдаг. Нөхцөл байдлыг сайтар судалж үзсний эцэст Jace Victor-т тохиолдсон явдлаас санаа авч Hex-тэгийн хитэх хэрэглэнээс болоод тэр авраг мод өгч эхэлсэн байх гэж таамаглана. Ингээд энэ хор хөнөөлийн цаад шалтгааныг олж тогтоох зорилгоор Jace тэднийг дагуулan Piltover хотын Hex-тэгийн гол агуулгад ирдэг. Гэвч гинэд ямар нэгэн шалтгаанаар тэр гурав Юрбусын орон зай руу татагдан орцгоно. Харин Piltover зоон хоёр хотын хооронд дайн дэгдэх шалтгаан болсон Jinx байнга зөгтөж нуугдан амьдрах болсон байлаа. Тэрээр нэг удаа гудамжны тулаан дундаас Isha гэгч бяцхан охины амийг авардаг. Тэгээд Jinx Isha-г үнэн ч хамтрагчаа болгож хаач явсан дагуулж явах болжээ. Ингээд цагийг хамт өнгөрөөх тусам гинэн итгэмтгий сайхан сэтгэлдээ Isha охин Jinx-т өөрийнх нь бага насыг буюу Powder байсан үеийг нь санагдуулсаар байлаа. Isha охиныг хайрлан хамгаалах тусам Jinx өөрийгөө дахин шинээр нээсээр байдаг. Хүн бүхнээс зогтож нуугдж явсан Jinx-ийг нуун далдлах ганц хүн нь Silco-гийн үнэнч баруунгаар байсан Sevika байлаа.
Тэр хоёр хоёулаа Силкогийн хойноос харуулсан гашуудцгаана. Энзур Jinx-ийг тасралтгүй хайсаар байсан Y Caitlyn хоёр эцэстээ Jinx-ийг олно. Ингээд Caitlyn Jinx-ийг яг будах гэж байтал Sevika туслахаар ирж Jinx-ийн амийг аварна. Ингээд Sevika, Jinx, Y Caitlyn нарын хооронд ширүүн тулаан өрнөдөг. Гэвч Jinx Y ялагдаж хууль сахиулагчдад баригддгийн даваан дээр Isha тэдний дундуур нь орж Jinx-ийг авардаг. Гэтэл өш хонцондоо хэд авцсан Caitlyn Jinx Isha хоёр руу хайр найргүй гал нээж эхэлнэ. Дүүгээ болон гэмгүй бяцхан охиныг аврахын тулд Y Caitlyn-ыг саадуулах зур Sevika Jinx Isha хоёрыг зугтаалгаж чадна. Энэхүү зүгтэх зураа тэд Piltover хотын агаар дамжуулах хоолойнд Grey гихч хордхийг тарааж орхидог. Удтал хайсан Jinx-ийг барилдгийн таван дээр алдчихсан Caitlyn ихэд ууралж энэ бүхэнд Y-г буруутгаад хайж явна. Гэвч Piltover хотод ирснийхээ дараа Caitlyn нэгэн чухал нууцыг олж мэддэг. Амиа алдсан зөвлөлийн гишүүдийн дурсгалыг хүндэтгэх хурлын үеэр болсон халдлагын ард Mel Medardaгийн их Noxus улсын захирагч Ambessa байжээ. Тэр зооны хэсэг дайчдад Piltover-ын хамгаалалтыг нууцаар сэтлэн орж ирэх боломжийг олгосон байна. Ингэснээр хоёр хотын хооронд дайн дэгдэх нь гарцаагүй болж хотын зөвлөл дайныг хүлээн зөвшөөрнө гэж тэр тооцоолсон байж. Caitlyn удирдсан тусгай ажиллагаа бүтлгүйцсэн учраас одоо Piltover хотынхан зоон хотынхонтой дайдахсаар сонголтгүй болсон байлаа. Ингээд Caitlyn Piltover хотын армийг захирагчаар томилогддог. Гэтэл Ambessaгийн охин Mel-ийг хар сарнаа гэгддэг нэгэн нууцлаг бүлэглэл хулгайлан авч одно. Тэд бол Ambessаг эсэргүүцсэн олон жил тэмцсэн нууц бүлэглэл байж. Тэдний шидтэн эмэгтэй Mel-тэй уулзаж Mel-ийн мэндэлсэн нь тохиолдол байгаагүй гэдгийг тайлбарлана. Тэрээр Mel-ийн дотор юр бусан шид нуугдаж байгаа гэдгийг илчилж Mel-ийг энэ ертөнцид нүүрлэх гэж байгаа эд шидийн сүрлийг зогсоож чадах цорын ганц хүн гэж итгэж байгаагаа хэлдэг. Piltover хотын Hextech-ийн зойронд эд шидийн орчинлуу татагдан орсон Heimerdinger Echo 2 эд шидээр нэгэн параллел ертөнцид ирсэн байлаа. Тэр ертөнцид Hextech бүрэн устсан. Powder Jinx болоогүй Powder хിവэрэ. Wander Chamit Serum, Clagger Myla хоёрч эсэм мэнд байлаа. Харин ганцхан Wild амиа алдсан байдаг. Ингээд анх ирсэн ертөнц рүүгээ буцахыг хүссэн Echo Heimerdinger 2 эд шидийн туршилтуудыг хийж эхэлнэ. Ингэснээр тэд цаг хугацааг 4 секундээр ухрааж чаддаг цаг хугацааны машин бүтээдэг. Энэ зур Echo Powder хоёрч ойртон дотносож эхэлцгээв. Энэхүү удтал оролцсны эцэст Heimerdinger өөрийгөө золиослон байж Echo-г гэрлүүн буцааж чадна. Гэвч тэд нэг зүйлийг мэдээгүй байлаа. Энэ ертөнцид Hextech бүрэн устаагүй. Харин Powder трийг нь хэндэж мэдэгдэлгүй нуучсан байж. Харин нөгөө талд Jace Hextech бүхнийг устгаж сөөрүүлсэн өөр нэгэн параллел ертөнцид сэржээ. Энэ ертөнцийг аимшигтай андроидууд захирах болсон байлаа. Jace тэдэнд баригдан амиа алдах шахсан ч тэрнийг нэг юутантай малгайтай хүрэн бүхий нууцлаг эрхэм аварч анх ирсэн ертөнц рүү буцаадаг. Ингэхдээ Jace нэгэн шин зорилгыг өгсөн нь өөрийн ертөнцөөс Hextech-ийг ямар ч аргаар хамаагүй бүрэн устгаж Hex-ийн цөмийг тэтгэж байгаа альва эрчим хүчний их үүсвэрийг бүгдийг зогсоох явдал байлаа. Энэ үеэр Caitlyn-ийн хууль сахиулагчид болон Ambessaгийн дайчид хүчээ нэгтгэн зоон хотыг харгас хэрцгийгээр эзлэн түрэмгийлж байдаг. Тэд өөрсдийг нь эсэргүүцсэн бүхнийг хайр найргүй устгаж, таарсан бүхнээ баривчилж байлаа. Isha охин хүртэл тэдний гарт оржээ. Тэд галзуу эрдэмтэн Sinjid-ийг хүртэл баривчилсан боловч Sinjid зариуд ардаас усан мөрөө үлдээгээд явна. Үүгээрээ өөрийнхөө хамгийн сүүлд хийсэн туршилт болох хүн болон чонын холимог амьтныг дуудан сэрээжээ. Sevika Jinx 2 хүч хавсран шоронд хоригдсан байсан хамтрагчдаа сулалсан ч шоронгоос зүгтэх замдаа тэд Sinjid-ийн бүтээсэн аимшиг тараатантай нүүр тулдаг. Тэр аратан Jinx руу хайр найргүй дайрсан боловч Jinx-ийг таниад гинэд нэгэн зүйлийг санаж төр зогсноо. Гэтэл тэр аратан нь Jinx Y2-ыг өргөн авч өсгөж байсан Wander байлаа. Тэрээр аимшигт дэлбэрэлтээс амьд үлдэж чадсан байж. Тэр аратан өөрийгөө Wander гэдгээ илчлээд тэндээс зогдож чадна. Энэ үйл явдлаас болж гайхан цочирдсан Jinx Y-г олох аялалд гарлаа. Сэтгэл санаагаар унаж архинд орсон Y уур бухимдлаа гаргахын тулд газар доорх нууц тулааны газарт тулаан хийх болсон байна. Jinx тэндээс Y-г олж уулзахдаа тэдний эцэг Wander амьд угааг хэлээд хамтдаа Wander-ийн байгаа газар руу явцгаана.
Ингээд тэр гурав тээвэрлэн уулзалддаг. Үүний дараа тэд Вандрыг Виктор дээр дагуулж ирдэг. Энэ зур Виктор Хекстекийг ашиглан гайхамшгүүдийг үйлдэж, Гэлбанд донтсон зооны ард иргэдийг эмчилж, өөртөө маш олон дагалдагчдыг бий болгосон байлаа. Ингээд Виктор өөрийн ид шидийг ашиглан Вандрын оюун санаанд нөлөөлж, тэрнийг аратанлаг арын шинд авталгүй өөрийгөө захирч чаддаг болоход нь тулслана. Энэ зур синждийг баривчилсан дайчид тэрнийг Амбеса дээр хүргэж ирсэн байлаа. Амбеса тэрнийг хүлээн авч өөрийн бүтээсэн аратныг буюу Вандрыг хайж олох даалгаврыг өгдөг. Тэдэнд баривчлагдсан нууцлаг эрдэмтэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байсан Кейтлин Синждийг Корн Ревек гэгч эрдэмтэн байсныг олж мэднэ. Тэрээр комд орсон эдгэшгүй өвчтөе охин Оринанагаа эдгэхийн тулд янз бүрийн аюултай туршилтуудыг хийж байж. Энэхүү янз бүрийн туршилтуудыг хийж байхдаа тэр Гэлбаг бий болгосон байна. Ингээд Синжид Амбеса Кейтлин хоёрыг цэргүүдийнхэн хамт дагуулan явсаар Викторийн байсан газарт хурж ирлээ. Тэд тэндээс Вандрыг авч явах зорилготой. Гэвч өөрийнх нь өс хонцон үзэн ядалт. Өөрийг нь хүсээгүй муу мухайг үлдэхэд хүргэж байгааг ухаарсан Кейтлин замын дундаас буцахаар шийдэж, Вай болон тэрний нөхөдтэй нэгдэхэр болно. Гэтэл энэ үеэр параллел ертөнцөөс иргэн ирсэн Джейс Хекстекийг устгах зорилготой хөтлөгдөж, Виктор болон тэрний нөхөд рүү дайран орж, хуучны анд нөхөр Викторийгоо хөнөөдөг. Учир нь удах тусан Виктор Хекстекийн хүчийг улам ихээр ашиглах байлаа. Энэхүү Викторыг нас барахад тэрний хүчээр эдгэрсэн байсан бүх хүн буцаад хуучин хэвэндээ орцгооч, үүнтэй зэрэгцээд олон хүн амиа алдацгаана. Үүнээс болоод Вандарч мөн араатны зөнгөө удирдах чадвараа алдаж, аимшигт араатан болж хувираад, эргэн тойрондоо байсан хүн бүрлүү дайрч эхэлнэ. Хайртай эгч Джинкс нь араатан болсон Вандрын гарт амиа алдах гэж байгааг харсан ийшээ охин эгчигээ аврахаар гүйн ирж, зоригтойгоор өөрийгөө золиослон Вандрыг хөнөөдөг. Үүнээс болоод аимшигтай дэлбэрэлт болоход Вай Кейтлин хоёр Джинксийг арайхийн тэндээс холдуулж амжина. Энэ бүх үеийн самууны дараа Амбеса Синжид хоёр Вандрын биеэс Гэлбан цусыг сорулж аваад Хекстекийн онцгой чадвартай Викторийн биелүү шахаж улмаар юр бусын хүч чадалтай нэгнийг бүтээдэг. Ингээд дахин сэргсэн Виктор хүн төрлөختнийг зогсолтгүй үргэлжлэх тайн тулаан зовлон шаналлын тойргоос нь гаргахын тулд бүгдийг нь өөрийн оюун санааны удирдлага хяналтын дор оруулах ёстой гэж үзжээ. Тэр энэ зорилгоо гүйцэлдүүлэх төгс хүчийг олж авахын тулд Пилтавр хотын дор хадгалагдаж буй Хексийн цөмийн хүчийг бүгдийг өөртөө сорулж авахар шийднэ. Виктор энэ зорилгодоо Амбесаг ашигладаг. Өөрийг нь болон тайчдыг нь юр бусын хүчтэй болгон өөрчилж өгнө гэж Виктор амласан учраас Амбеса энэ даалгаврыг нь биелүүлэхээр тэрнтэй хүч хавсарна. Харин хайртай дуу ийшээгээ алдаж сэтгэлээр унсан Джинкс хууль сахиулагчдад баригдаж шоронд хоригдсон байж. Вай шүүхурлаа хүлээн суусан Джинксийг оргуулахаар ирсэн ч Джинкс Вайтай хамт зугдахын оронд Вайг шорон дотор түгжиж орхиод ганцаараа явж одно. Энэхүү явхаас өмнө Джинкс эргэж хараад Вайд үйлдэлсэн бүх нүглээ цайруулахад одоо хитрхи оройтсон гэж хэлдэг. Гэвч дараа нь Кейтлин тэнд ирж Джинкстэй эвлэрэх найдвар нь тасарч сэтгэлээр унсан Вайг шоронгоос оргуулна. Тэд хамтдаа Джейс Мэйл нартай нийлж Хекстекийг устгах зорилгодоор нэгдэцгээв. Ингэхдээ тэд тайн тулаан хүчирхийллээс болж цөхөрсөн байсан Пилтавр болон зооны ард иргэдийг зорилгодоо нэгтгэж энэ хоёр хот анх удаага нэгдэн Виктор Амбеса хоёрын хайрмын эсрэг шийдвэрлэх тулаанд орохоор болно. Ингээд төд удалгүй ертөнцийн хувь тавилан шийдэг учиртай шийдвэрлэх тулаан эхэлнэ. Амбесагийн дайчдыг Гэлбагаар тарьж хүч нэмэгдүүлсэн байсан учраас тулаан хүч тэнцвэргүй өрнөж байлаа. Бас тэд Вандрыг дахин амьлуулж бүр илүү аимшигтай араатан болгон өөрчилсөн. Хэдийгээр тулаан хүч тэнцвэргүй өрнөж байсан ч Мэйлийн эдшид тулааны хүчийг тэнцвэржүүлэхэд чухал нөлөө үзүүлж байлаа. Энэ үеэр параллел ертөнцөөс иргэн ирсэн Экко сэтгэлээр унаж гутарсан Джинкстэй уулзна. Тэрээр өмнөх алдаагаа залруулж илүү дээр ирээдүг бүтээх боломж одоо ч бий хэмээн Джинксийг ятгах байлаа. Ингээд Эккогийн үгэнд урамшсан Джинкс Экко болон галт гэрэлнүүдтэй хамтран Виктор Амбеса хоёрын эсрэг дайнд нэгддэг. Тулааны талбарт Мэйл Кейтлин хоёр Амбесагийн эсрэг хүч хавсран тулалдаж арай ихэн ялж чадна.
Гэтэл Амбесаг ялагдсан даруйд хар сарнан шидтэн гарч ирээд Амбесаг баривчлан авдаг. Өөрийг нь Амбесаг гартаа оруулах хэрэгсэл болгон ашиглаж байсныг ухаарсан Мэлж эргээд хар сарнан шидтэн лүү дайрч ээжигээ аварч чадна. Энэ үеэр Jinx Y2 ухаанаа алдан аимшиг тараатан болсон Wanderын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Гэвч тэдний хүч Wanderын өмнө хүчин мөкснө. You can't save him. Ямар ч үнээр хамаагүй Wanderыг зогсоох ёстойгоо ойлгосон Jinx эгчийг аврахын тулд өөрийгөө залаасалдаг. Always with you, sis. Энэхүү өөрийнхөө амийг золиослох алхмыг хийсэн ч Jinx анх удаага сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ. My head down and breath free. Maybe this world is a Please let Энэ мэтэр тулаан эд ширэн өрнж байх зур Victor Hexийн цөмдөр хурж ирдэг. Гэвч тэрний замыг Jace хөндлсөн зогсно. Тэдний хооронд ширүүн тулаан орно. Хэдийгээр тэдний хүч харьцангуй байсан ч Echo цаг хугацааг ухраагч төхөөрөмжөө ашиглан Jace давуу талыг олгож байлаа. Энэ тулаанд үнэн хэрэгтээ Victor ялсан байж. Гэвч энэ ялалтын улмаас дэлхийн ертөнцийн ирээдүй ямар болсныг Jace параллел ертөнцөд очихдоо харсан байна. Нөгөө талаас ирээдүйн Victor өөрийн алдаагаа ухаарч өөрийгөө ялагдуулахын тулд бяцхан Jace-ийн амийг аварч тэрнийг Hextech-ийг судлахад дэмжлэг үзүүлж залуу Victor-тэй нөхөрлөх боломжийг олгосон байна. Бас Jace-ийг бодит ертөнц рүүгээ буцаж шийдвэрлэх тулаан хийхтэн тусалсан юудэнтэй хүрэмтэй хүн бол Victor байж. Ингээд Jace дотны найз Victor-тойгоо дахин холбогдсноор тэрний оюун санааг чөлөөлж дайныг дуусгаж чадна. Энэ бүхний эцэст Mel Noxus улсынхаа захирагчулж ихээсээ илүү сайн захирагч байхаар сэтгэл шулууддаг. Синждийн туршилтууд эцэстээ амжилттай болж Orion охин нь Comnos-оос сэргэн босч ирнэ. Piltover болон Zon хотын ард иргэд эцэст нь нэгдэж нэг улс болцгооно. Sevika хотын зөвлөлийн гишүүн болж Zon-ы иргэдийг төлөөлөх болсон бол Y Caitlyn хоёрч иргэн нэгдэнэ. Харин Jace Victor хоёрт юу тохиолдсныг хинч мэдэлгүй өнгөрдөг. За, энд хүрээд энэ галзуу анимашны тайлбар маань дуусч байна. Тэгэхээр хэдэн бороонд нь энэ галзуу анимашныг чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Mach Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани. За тэгээ та нартай ойлгогдохоор ярьж өгч чадсан гэж найдаж байна. Хэрвээ та нарт маань таалагдсан бол галзуу кино Instagram хуудасаа дагараа. Тэгээд бас та нар маань лайкаар бөмбөгдөөд өгөөрэй гэж. За тэгээд дараагийн басны галзуу анимашны тайлбараар хэдүүлээ. Өдөрхгүй эргээд уулзцгаая.